За сайн байцгаана уу? Таны англи хэлний төвшинг ахиулах багш Буба байна. Энэхүү видеогоор би англи хэлний 12 цагийн үйл үгийн хувиргалуудыг тайлбарлаж байгаа. Цаг болгон дөрөв хуваагдаж байгаа. Одоо жишээ нь present simple, continuous, present perfect, present perfect continuous гэдэг дөрөв хуваагдаж байна. Past дээр бас дөрөв хуваагдаж байгаа. Яг адилхан simple, continuous, perfect, perfect continuous гэдэг. За continuous нь болохоор өмнөх видеонд би progressive гэдээ яриад явцсан. Continuous, progressive хоёр адилхан утгатай үг байгаа. Тийм болохоор хоёуланг нь ашиглаж болно. Future маань болохоор бас simple, continuous, perfect, perfect continuous гэдэг дөрөв хуваагдаж байгаа. Цаг болгонд дөрөв адилхан ингээд дөрөв хуваагдаж байгаа юм байна. Тэгээ ерөнхийдөө бол үйл үгийн цагийн хувиргалыг бүгднийг нь мэдчихлээ гэсэн. Хэрвээ энийг ойлгож байгаа юм бол present simple болвол дадал, зуршил, fact, байнгын болдог зүйлсүүдийг present simple-ээр хэлнэ. За одоо чинь I walk on Mondays. Би нэгд өдөр болгон алхдаг. I don't eat lunch at 3 p.m. Би 3 цагт өдрийн цайндаа ордоггүй. Present continuous нь болохоор жишээ нь би I am teaching English right now. Би яг одоо англи хэл зааж байна. I'm working this Saturday. Би энэ хагасаа өдөр ажиллаж байна. Эсвэл ажиллана гэж байгаа. Одоо өнөөдөр жишээ нь хагасаа өдөр би бас ажиллаж байна. Хагасаа өдөр юу хийх вэ гэж асуух юм бол би I'm working this Saturday гэж хэлж болно. Ирээдүйд болох боловч яг одоо болж байгаа юм шигээр ингэж хэлж болно. Хамгийн гол нь сүүлд нь хизээ гэдгээ оруулах юм бол болно гэсэн. За present perfect болохоор life experience буюу амьдралын туршлагын талаар хэлэхдээ үнийг ашигладаг. Одоо жишээ нь he has never been in Spain, he has been to the USA. Тэр Испанд очиж үзээгүй. Энэ болохоор энэ Америкт очиж үзсэн. За present perfect continuous болохоор I've been studying English for 2 years. Би 2 жилийн турш англи хэлийг үзэж байна. Ерөнхийдөө бол 2 жил ингээ болцсон. Тэгээд ирээдүйд бас үргэлжлэхээр тийм зүйл байна. За past нь болохоор past simple tense, past continuous tense, past perfect continuous гэдэг байгаа тийм. За past simple нь болохоор зүгээр өмнө нь болж исэн зүйлстэй. I worked all night, I didn't come. Би шөнөжин ажилласан. Би очиагүй. Past continuous болохоор өмнө нь ингээд ямар нэгэн хугацааны турш болж исэн зүйлтэй. We were listening to music. Бид хөгжим сонсож байсан. За past perfect нь болохоор дээр үед болоод өнгөрсөн зүйл. Нэг юмны өмнө болсон зүйл. Past. I had taken my lunch break when I saw the delivery man came. Ерөнхийдөө бол delivery man буюу одоо хүргэгч хүн хурж ирэх үед би аль хэдийн өдрийн цайны завсарлаганд орсон байсан. Тэгээд тэр нь дууссан байсан гэсэн үг. Past perfect continuous болохоор өмнө нь ингээд үргэлжлээд өнгөрчихсөн үйл явдал гэсэн үг. Тэгэхээр одоотой ерөөсөө холбоогүй өмнө болоод өнгөрсөн. Гэхдээ нэг хугацааны турш болоод өнгөрсөн зүйлийг хэлнэ. They had been waiting since 3 p.m. Тэгэхээр тэд нар 3 цагаас хойш хүлээж гисэн байна лээ. Тэгээ яг одоо тэрний талаар ингээ ярьж байгаа гэсэн үг. За одоо бүгдээрээ future simple, future continuous, future perfect continuous гэдэг энэ дөрвийг үзье. За future simple нь бол ойлгомжтой ирээдүйд болох зүгээр үйл явдлыг хэлж байгаа. I'll have a glass of wine. Би нэг хундаг вино ууна. He's going to cook dinner. Тэр орой хоолоо хийнэ. He's going to гэж хэлж болно. Эсвэл will гэж хэлж болно. Үгүйсгэж байгаа хэлбэр нь болохоор I will not have a glass of wine. He is not going to cook dinner. Гэт явчихна. За future continuous нь болохоор I'm not going to be working at the company. Тэгэхээр би одоо энэ компанид ажиллаж байгаа. Гэхдээ ирээдүйд энэ компанид ажиллахгүй байх болно. За энэ болохоор зүгээр англиар би тодорхойлж бичсэн. Actions you think will or won't be continuing in the future. За одоо жишээ нь би одоо компанид ажиллаж байгаа ч гэсэндээ ирээдүйд ажиллахгүй байх болно гэж хэлж байгаа. Тэгж байх болно. Ингэж байх болно гэсэн үг. When you are coming to Mongolia, I will be leaving Mongolia. Чи Монгол руу ирж байх үед би явж байх болно гэсэн үг. За future perfect нь болохоор ерөнхийдөө ирээдүйд төлөвлөсөн зүйлийг чинь асуух юм бол future perfect-аар хариулж болно. Одоо жишээ нь чи 26 онд юу хийж байх вэ гэх юм бол ингэж хариулж болно. I will have lived in China for 2 years. Хятадд би 2 жил амьдарчихсан байх болно. Чиний асууж байгаа тэр хугацаанд чинь би Хятадд 2 жил амьдарчихсан байх болно гэж хариулж байгаа. За тэгээд ирээдүйд эхлээд ирээдүйд дуусчих магадгүй дуусахгүй ч магадгүй нэг тиймэрхүү үйл явдлыг хэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол future perfect continuous энэ хоёрыг
ер нь бага ашигладаг. Гэхдээ ер нь бол ашигладаг учраас мэддэг байх хэрэгтэй. I want to have been eating meat for 3 years. Би 3 жилийн турш мах идээгүй байх болно. За одоо жишээ нь амьдралынхаа турш мах идсэн хүн байх юм бол 26 онд хэдэн жил мах идсэн байх вэ гэх юм бол I will have been eating meat for 30 years гэдэг юм уу? Гэх мэтлэн ингэж ашиглаж болохоор байгаа. За тэгээд ойлгомжгүй зүйл байх юм бол асуугаарай доод комментор. Тэгээд like, share, subscribe. Bye.